Самбайцгаано. Манай Tea Time Troubles podcast-ыг сонсож байгаа та хэдээ өнөөдрийн минь хүргье. Өнөөдөр манай 2024 оны 4 сарын 18-ны 5 онотой яаж яг нөгөө жоохон сар жилтэй боо. 4 сарын 18-ны өдөр манай подкастны эпизод 2 бичигдэхэд бэлэн болоод бид дөрөв цугларан сууж байна. Тэгээ манай өнөөдрийн сэдв бол За өнөөдөр бид наар ингээд гадаадд оюутан байх ямар байдаг вэ? тэгээд оюутан Сайн талууд, муу талууд Тийм тэрийг ингээд өөрт тохиолдож исэн ч юм уу ер нь хэцүү байдаг юм уу эсвэл бас гоё дурсамжуудаа ярих гэж бодлоо. за хамгийн ихэнд ирснээр хамгийн том хоёроос эхлэх үү? За баг хамт одоо ирсэн. 4 жил болчихлоо шүү дээ. Яна. За би хамгийн дөрүүлж ирж ирсэн юм аа. Лунан дөрүүлж ирж ирсэн. Тэгэл яг ковидын үеэр ирж таарал ер нь жоохон таарч марах одоо эндээ тасан зохицох жоохон хэцүү. Тэгэл наашаа айгуу зовж ирсэн юм аа. Нөгөө зам мамын юу гэдгэлээ. Тэг ер нь жоохон хилмил хаалттай малттай гэл тэгээж ер нь жоохон зовж ирсэн. Тэгээд ирцэн байхдаа бол тэгэл гайгүй. Тэгээ манай энд байсан монголчууд маань ер нь нэлээд цогцолох нэ ихэнх нь монгол руу нөгөө ковидын үеэр буцсан. Тийм байсан. Тэгээд эндээ ер нь монголчууд цөөхөн тэгэж ирсэн. Тэгэл тийм дээ. Тийм. Манай Сани бас яг ижилхэн миний нэг 2 3 7 хоногийн дараа л ирчихсэн. Бид хоёр нэг жил ирчихсэн. Тэгэл би бол гэрээсээ ерөөсөө хол байж үзээгүй хүүхэд анх иржсэн. Тэгэл амар айгаал за яана би өстө бие дааж чадахгүй өстө би өстө балрах байхаа гэлээсэн чи эндээсэн сургуулийн маань монголчууд ингээд үлгээдэд авцсан. Тэгэл үлгээдэж аваад бүх юм дагуулж аваад тэгэл айгуу дулаахан уур амьсгал хүлээж авсан болохоор би бол сургуульд амар баярлалаа. Өөр сургуульд орсон бол би л бас хэцүү байхсан хаа гэж хайдаад тийм. Манай ирээд жоо. 93 жил болох чинь анх ирэхэд бол яа миний амар асуудалтайсан ингээл миний бидний урилга амар оройтч ирсэн бүр 11 сарын сүүлээр тэгээ ирэх хэрэгтэй минийх бүр ингээ алдаатай ирсэн. Тэрийн засуулна ингээ бас нэг 7 хоног үлээгээд визэндээ орно гэд бас 7 хоног үлээгээд тэгээд ер нь бол 12 сарын 17 болоод жилүү ирж ирсэн. Тэгээл ирсэн чинь ингээл амар цастай төвтөн тэгвэр ингээл тэгэл оюутныхаа байрлал ингээ ороод ингээ харсан чинь би бүр хаана ирчээ гэж гайхаад бүр ингээ сэтгэл пал хийгээл бүр ингээ амар хэцүү болж ирсэн. Харин тийм. Тэгээ би яаж явахдаа замдаа баахан драматай шууд онгоцоор ирэхсэн чинь ингээд Монголоос явах ингээд онгоц маань ингээд техникийн сатал гарсан гэд бараг цаг 2 цаг хүлээсэн. Тэгээ ирчээд тэр чинь бүр тэгээд нэг 12-1-ийн үед ч лөө бууцсан. Тэгээд миний дараачийн нислэг маань 7 цагаас байсан. Тэгээд би тэгсэн чинь тэр Монголоос явхад онгоцны буудлын дээр нэг ганц монгол ах гэсэн тэр намаа ингээл хаан сурах гэж яаж гэж тэгснээ ингээл ёо илтэ миний жоохон даарт юулда. Гэтэ тэр ах үрхий чавс ямар ч хар санаа байгаагүй л байж магадгүй л тэгтээ ер нь л жоохон ямар ч хүн сонссон ер нь л жоохон ямар амир юм бэ гэж бодгоо. Тэр ах намаа ингээд чи тэгээ онгоцны буудлын дээр 5-6 цаг байх ч юм уу гэдэг юм би ахаа тийм үү гэд. Тэгэхээр чи ингээд ахт нь ингээд ажлын газраас маань ингээд байр ингээд түрээсийн маань чи түр ингээд байж байгаа явах юм уу гэд хэм би тгийг хэлсэн байхгүй. Тийм. Би юм 2 ингээ 25 жилийн чимдаамтай юм 5 жилийн үүрэгчтэй 10 жилийн гарт ингээд юу те. Тэр ах ингээд миний бүх чимдаамыг ингээд шүрхэн өрөвдсөн болов. Тийм ганцаараа эмхтөөгд явж болохоор дандаа ингээ immigration дээр ингээд зөөж өгөөл амар хөөрхөн тэгэл амар тусалж ирсэн. Тийм болохоор би нөгөө нэг амар муу гэж юусоо бодох тийм нөгөө нэг юм даалт хомсорт ерөөс тийм юм орж ирээгүй туслаад байгаа болохоор айгуугээ. Тийм болохоор тийм муу гэж бодоогүй угаасаа тэгэл би ямар сайн зүгээр очиод
жоохон нүур амаа угаагаад ингээ ячил гэж бодож очсон юм. Тэгэл би ингээд өөрөө ирчээл аав ээжтэй хэлэл аав ээж бүр санаан зовц юу ийж тэгээ танихгүй ингээ явчих байгаа юм уу миний охин чи бүр юу ийж нэ oh my god гэж бүр шок нарт. Тэгэл би тэгсэн чи би нэрээ юу ийчээл өөрөө юу ичгэн нэ юу гэрэг айгаад тэгэл тэр ах ингээ унтцсан. Тэгээ ингээд хан өглөө ингээ чимдамын ингээ гаргаад ингээ такси дуудаад өгье гэж тэгчихсэн байхгүй юу. Тэгэхээр би заагээ тэгсэн. Тэр ах ингээ унтцсан байж хатан би ингээ ширэнгэр ингээ суугаад байжсэн байхгүй юу. Тэг ингээ аавчтай чадлаа. Тэгэл би бүр ингээ юу ичвэ гэж байжсэн аа. Тэгээс нүрээ угааж цэвэрлжээл шууд такси дуудаад онгоцны бодол руу явцсан. Зүрхтээсээ гараа явцсан. Тэг унтчих. Тэг хөрхөд тэр ах жигнэсэл унтаж мантал тусалж байгаа сэтгэлтэй хүн. Тэгснээ ингээ бас ингээ миний дугаарыг аваад өөрөө бас ер нь айгүй том компани захирал хүн байсан билээ. Би тэрийг сая сүүлд л мэдсэн байхгүй. Тэр нөгөө интернетээс. Тэгээл ингээд яг манай одоо юу гэх мэрэгчлийн компани захирласан байж таарад. Тэгээд ингээл ийм сургууль мөргөл тэгсчээ чи ханд ингээд ер нь бол ажил гарах ч юм уу яавал ингээ хатагаа ингээ холбогдоор ингээ надад нэрийн утас моцоо өгцөө. Тэгэл ингээд миний дугаарыг бас ингээ авцсан. Тэгсэн чинь ингээл ирээд яасан чи маргааш нь ч лөө нөгөөдөр нь ч лөө ингээд ирцээ ингээд өрөөндөө ингээ орон дээр өвчиж залгаа. Тэгээ ингээд өө чи явц юм уу ахтай хэлэхгүй ах нь ингээ чамаа гаргаж өгөөс штэ махас штэ тэгээд зүгээр таны унтчихсан болохоор би тэгээ сэрэж чадахгүй тэгээ гарч юм аа гэж чи. Ингээд тэгээ би бүр нөгөө айцсан хүн чи тэр ахын дугаарыг шууд блок хийгээл нэрээ утсан шууд хайцсан. Би бол зөв гэж бодож байна. Тэгээл заад тэгээ хаяа гэл ирэхэд ер нь жоохон тийм асуудлууд байсан бас. Эмэгтэй хүний gut feeling юм гэдэг гэсэн. Би лоли гэсэн. Тэгээ би чи нэрэд жил хагас хөрснөө арай хүрээг байна. Одоо 2 жил болно. Үгүй жил хагас болчихж байгаа хаа. Тэр 4 жилийн өвөл ирсэн гэдэг чинь. Тэгэл яг угс манай урилга нэлээ угаасаа хоцорж ирдэг. Тэгэл нөгөө хамт бид нэг тавуулаа ирсэн ахгүй юу? Тэг угс нүжил болгоно 5 хүүхэд ирдэг ч гэх шиг. Тэг яг тавуулаа ирсэн. Тэгээ тавуулаа би нэг мэддэг байсан болохоор нөгөө тикет энтрээ бүгдээрээ бөөндө хамт аваад. Тэг ер нь бөөндө хамт гинуудаа хамт хийж мэж агаад хамт ирээд тэг ирсэн чинь бас ингээл амар том ах ихчнэр. Тэгээл яг нөгөө дөнгөж байр руу орсон ахгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг манай байрны үүдэнд нэг юм саарл хашаатай тэрийг харчаал би бүр ингээл за ингээл ямар сан шорон шиг газар вэ гэж бодоо заа юу. Тэг бүр ингээд амар шорон шиг тэг нөгөө гадаагаа security энэ нь амар өвөнөр ингээл гарч ирсэн чимдам бараг л энэ одоо онгоолгож үсэх юм бахтаа би бүр амар айгаал. Тэг нөгөө манай хичээж тоссон ахгүй юу намайг онгоцны бодлоос тэг байранд өгж өгөөд тэг чи хичээг оруулахгүй гэл тэгэл за одоо ингээл салдаг юм байна. За одоо ингээл шоронд ордог юм байна ухааны бадал. Салаагийн салсангүй салаацсан юм. Ирхэр салсан. Тэг өрөөндөө орсон чинь амар жижиггүй өрөө. Тэгснэ 2 хүний донд нэг шүг юм уу те. Тэг тэр чинь яг манай идэл өмнө ингээд өөр байр марин тэгэл жоохон хэцүү амьдарч ирсэн л байгаа юм л та. Гэтэ би бас тийм амьдрал мэдхгүй харангуут амар готраа заа юу. Гэт за буцаа гэртээ харъя даа гэж бодоод барыг чимдана задлах хэрэг байна уу да. Тэгэл маргааш нь ч илүү нөгөө хин манай луна энэ төр авч гарч нөгөө дугаар авч өгөөд. Тэгэл одоо хүний амьдралд хэрэгтэй хамгийн ихэд шалны мод за одоо сонсгоч юм бүр баах юм цоглооч мөглөөлөл. Тэгэл юмнууд нь гэхдээ амар гоё хямдхан санагдаад надад бүр. Бүр амар хямдхан санагдаад би бүр ингээд вау ус буцалгагч. Тэ 40,000 төгрөг байдаг юм бах та. Вау гэж бодож шокнд ороод заяа. Хоох гэж бодвол тэгэл будаа агшаагч авч байгаа. Тэгэл ингээд амар гайгүй ингээд энэ чаага манай монголчууд ер нь манай сургуулийн монголчууд амар гайгүй. Тэгэл за бас гайгүй гоё амьдралд орхон юм тэгтэл маш хэцүү юм гэж бодоод ингээл насаараа жоохон жаргацсан даварцсан амьдэрсэн ч нэшэрэл одоо жинхэнэ нус хацартаа насанда. Гэтэ яах вэ тэгэл одоо л нэлээд тасж байгаа. Тэгээ энд ер нь ангаа анх ирж ах чинь тэгэл бидний амьдрах газар бол айгүй галц байсан амьдрдаг. Дотор байр маань бид нар одоо л юм гайгүй газар ороод ирсэн байгаа болохоос өмнө нь бол өстой хэцүү байдаг байсан. Тэгэл нөгөө нэг байранд ч тусдаа өөр байранд байдаг гэсэн. Манай сургууль нийт одоо 5 дотор байртай. Тэгээ ингээ мэрэгчлэрээ хуваацсан байдаг.
Тэгэнгүүт ингээд одоо нэг мэрэгжил нэг байрна, нөгөө мэрэгжил өөр байрна гингүүт ингээд тус нь амьдардаг байсан. Тэгээ яг тэр үед ингээд гадаадуудыг хамт амьдруулдаггүй гэсэн дүрмтэйсэн. Тэгээ ингээ анх ирж яхад ингээ 3 том дээд курсын ихт нартай ингээ намайг оруулсан. Тэгээ ингээл анх тийм гадаад тэгээ ингээ анх орж явахад сайн байна уу гэл ингээл хөрөж жоох хүүхд сайн байна уу гэл тэгсэн чи намайг хийж тоохгүй. Тэгэл би бүр ингээл амар гуниглал. Тэгээ ингээл дөнгөж ингээ орчоол цүнхээ тавьчаал би буцаж хараад сургууль дээр очиод бичиг баримтны ажилтаа байсан. Тэгээ ингээ ороод чемоданаа тавих оронд л би бүр ингээ тэрүүрэг ингээ харж байгаа байхгүй бүр ингээл дэлбэрсэн өрөө заяа бүр ингээл 4 ортой тэгээ ингээ яснаа 4 ортой ижиж 3 ширээтэй заяа тэгээ ингээд нэг нь ингээ ширээг би ширээг байдаг гэсэн. Тэгээ ингээд манай одоо 3 дахь охин нь ингээд гэртээ байдаггүй болохоор ингээд тэр 3 дахь охины ширээг ингээд талыг би ашигладаг гэсэн. Ингээ юмнууд нь шүүгэнийх нь таланд нь тал хэсэгт нь миний юм тал хэсэгт нь тэр охины юм ингэж байдаг. Тэгээ ингээл ер нь л ингээд нийтээр ингээл амар дэлбэрсэн ингээл жоомтой ингээл амар ер нь заваа. Тэгээ ингээл би өрөөнийхөө охтуудаа ингээл хэдүүлээ өрөөгөө цэвэрлэе ингээл жомны хороо тавиулъя цацуулъя гэл тэнгүүд яах гээд байгаа ингээл намайг тэгээд өгдөг заяа бүр Жомд бассан юм шүү. тэгээ ингээл үгүй цэвэрлж яах юм гэж мэгэл тэгээ ингээл шүүгээ мүгэнд чи ингээд шкафны ингээд манай одоо шкафунд ийм 5 ийм нүд үүдэг хамгийн доотлын ганц нүд надаа ингээл өгсөн тэгээ ингээл хувцаа хийх газаргүй хувцаа өмсөх тоолондоо би ингээл чемоданлуугаа гээл буцаад чемоданаасаа гаргаад чемоданлуугаа гээл чемоданаасаа буцаж гаргаад тийм нөхцөлд амьдардаг байсан. Тэгээ ингээл өрөөнийхөө охтуудад ерөн жоохон бүлэдүүлдэг маягтай. Тэгээ ингээл манай байрыг хариуцсан одоо том дарга Комендант. тийм дарга хичнэр дээр очиод тэгээ ангууд ингээл намайг бүлээдэд штэ гэж тэгсэн чинь намайг ингээл ихэндээ тоохгүй юм шиг байжсан. Дараа нь ингээл ашгүй энэ дээр нэг өрөө сулгарцсан чи тийшээ орчих гээд. Тэгээ ингээд дээшээ өөр өрөөлөө нүгэл орсон чи ингээд нилээн гайгүй шүү. Жохон яг шин засвартай өрөө бол биш. Гэтэ ингээд нилээн том зайтай. Тэгээ ингээд өрөөндөө цөглөхнө хойлохны амьдэрдэг байсан. Тийм болохоор ингээл өстой яаж амьдрах нь хамаагүй өстой цөглөнөлөө одоо өөрийн гэсэн хувийн хорин затэл байл надаа ингээл хамаагүй сайн санагдал тийшээ нүүж орж исэн. Тийм ер нь л тийм өстой жомтойгоо найзлал амьдэрдэг хорвоо гэсэн да. Тэгэл ингээд манай бичлэгийг заяа өөртөө удахгүй гадаад руу явж сурах байгаа хүмүүс сонсож байгаа юм бол яг ямар сэтгхүйн одоо бодол тийм сэтгэлгээ Тэгэл санаагаа яаж хэлэх вэ? Тийм толгойдоо байвал зүгээр гэж таад бодож байна. Давс дуустай байлээ шүү нэ. Ер нь бол ингээд аав ээжтэйгээ амьдрах ганцаараа ингээд тустай өөр улсад ингээд бүр хол ингээд амьдрах бол ингээд шал өөр бүр ингээд шал өөр хүмүүстэй нэг өрөөнд амьдрын өөр хүмүүжлтэй тэгэхээр ингээд зарим нь амар цэвэрч ч юм уу зарим нь амар заваан байна. Тэгэл тэр хүмүүстэй бас хэрэлдэж модалцаж болохгүй бас нэг модалцаа яачих юм бол бас ардуур юу ч хийчих юм бэлээ гэж байна. Тэнгүүд тэгэл ингээд амар хэцүү тэгэл бичиг баримтны асуудал амар ядаргаатай бүр ёо. Тийм тэгээ Монгол одоо энэ улсынх нь хүмүүстэй адилхан царай мариатай биш болохоор ингээл хүмүүс ингээл хажуугаар явж байхдаа хятад гэл ингээл амар ярина. Тийм болохоор тийм ер нь бол яг сэтгэлийн бэлтгэлтэй ер нь бол хитрхи өндөр тийм хүлээлттэй байгаад ер нь бол хэрэггүй. Ер нь бол яг хүлээснээр чи хизээш юм болдог юм билээ. Тэрийг бол би бүр ингээд 100% багтаа хэлж. Аль бол хамгийн баг хүлээлт дээрээ л ирээрээ. Тэгээ ингээд бэлдэх юм гэх юм бол сайн. Тэгээ бичиг баримтаа сайн бүртгэрээ пассворт юмнуудаа ингээд алга болохгүй. Тэгээд нөгөө байгаа бүх бичиг баримтаа скан гэж аваад тэгээд нэг илүү хувь байлгаж авах ёстой шүү. Тэр бүр заавал цээж зураг. Тийм. Тэгээ ер нь ингээ энэ тэнд явж байхад л ингээд гинт ингээ огцсон тэгээ пассвортны голдор молбол хаалтай юмуд тэр юмнуудаа ингээд утсан дээрээ скандаад нэг ингээ файл болгоо өөр төрөө хадгалсан байвал айгүй амар үүдэг. Тэгээ ингээл хэвлэх шаардлагатай бол явж хэвлүүлчихэл зүгээр явуулах шаардлагатай бол явуулчаал тийм байсан юм айгүй дээр дээдэг. Тэгээд бас пассвортны орчуулга материалаар ингээ батлаасан тийм хөө бичиг баримт. Тэгээд ер нь бол Монголоос гоё авчрах юм гэх юм бол гоё Монгол нөгөө нэг одоо юу гин цайны хийт, цайны идэ, шартосмос тийм хүмүүд нөгөө угаасаа энэ ч байхгүй олдохгүй
өөрсдөө л хийн үү гэхээс шүү дээ. Тэг олдох материал нь ч бас байна уугүй юу мэддэхгүй. Нэг тийм борц юм яг нэг тиймэрхүү. Яг угаасаа ингээ ирээд гэрээсээ хол байгаа болохоор угаасаа ингээ гэрээ санана. Тийм болохоор ядчихэлтэй пакетлцэн сүдээ цаймаа ч юм ингээ байж байгаа л ингээ ууж мухаар ингээ амар гоё тотон мэдрэмж төрж муурдаг. Тэрийг ихтэй Монгол тахта ерөөсө тоодог. Юус тоодог. Хол ирчихэр Би бүр ингээд анх наашаа ирж байхдаа ингээд ээж намайг миний охин маа ингээл те консерв тушааг аваад явмаа. Өстой борцморц аваад яв гэж хатан би өстой нэрээ наатар чи яадаг гэл би бүр ингээд би наатах чи авч явахгүй. Би тэр өөрөө болох чинь гэлчихсэн аа. Одоо тэр чинь нэг 10 сард ирчээд буцаад 2 сард буцахтаа ээжээ би надад л чи бүгднийг авч явъя. Бүгднийг буцаа авч явчихсан. Тийм болохоор тийм иддэггүй юм а хүртэл энэ дээрээ иддэг юм да Монгол. Гэтэ ингээ Монгол тахта та яг Монгол дуу тийч их сонсдог гэсэн үү? Үгүй би Монгол дуу мó ерөө сонсдог байхгүй. Би энд ирээл манай энд байгаа монголчууд Үгүй Монголоос хандаг болов. мэддэг болсон. Юу тэр хорд харанг марна. Яа. Цээжээрээ мэддэг. Их орон мараа гэдэг. Тэгэл ер нь тиймэрхүү ингээд дуумаа сонсоор ингээ хаяа ингээ амар санаал дулаарч мулаараа л ирэнгүүт ингээл гоё мой өнөртөө ингээ монголоо санаал ямаар санагдаал гэлээ Манай бэмбэ амар хөөрхөн түрээнд бол сонсохоор ингээд уйлдаг. амар шатдаг. Бүр уйлгаад амар сонирн болоод байдаг шал солиотой. Тэгээд зөв арцны ундаа зөв арцны мөрөл тэгээ анс нэрсний жуус мүс юус тоодоггүйс жин дээрээ бүр амар хэрэгтэй. Тэгээд ингээд чинь өөр нөхцөл байдал ямар ч хэцүү байсан. Өөрөө ингээд хүчтэй байх юм бол тэр нөхцөл байдлыг амар өөрчлөх чадвартай гэдгийг өөрсдөө мэдж хэрэгтэй. Миний анхны сайн нэ. Миний анхны өрөө ч гэсэн ингээд аимшигын одоо обойтой бүр ингээд дүүрэн хуучин монголчуудын ингээд эд зүйл манай өрөөнд хадгалагдаад тоос дүүрсэн. Тэгээд ингээд тийм өрөөнд орчоод за гэд эхний 7 хоногт обоё шууд сольж исэн. Тэгэл манай бэмби ч гэсэн ингээл өрөөнд таалагдахгүй байнгут нь шууд энэ усад байдаг элчин сайдны амдлаа ингээл шууд холбогдоод бичиг хургуулээд тэгээд тэр нөхцөл байдлаа дийрдүүлэх гэж айгу зөрөгтэй ингээ үйлдэл хийсний ачаар ингээ бид нар бүгдээрээ бас гой байранд орсон. Тийм болохоор ямар ч нөхцөл байдал байсан тэрийг өөрчилж эргүүлэх боломж бас хүн болгонд идэг. Бууж өгөөд уйлаад байлаа гэдэг нөхцөл байдал өөрчлөгддөг юм лээ. Тэрийг би одоо хүртэл ойлгохгүй хам даа гэж. Тэгээд бас Монголоос авч явдаг юмнууд хүмүүс гоо сайхны юм. Гоо сайхны юм энд ер нь бол ингээд олдох нь баг солонгос гоо сайхны юм олдох нь баг олцсон ч ингээд баг Монголынхаас баг нэг доор айж нэг 2 нугалцсан үнэтэй. Энэ болохоор бүр ядчих чадсан юм нь л тий нэг удаагийн ядчихэл ингээд нүр цэвэрлэх чинь ингээд сэрэм ингээ авчихад юм байна. Алдахгүй. Тийм. За тэгвэл одоо хэдүүлийнхний амьдрал болж исэн гоё тийм хөвчлөлтэй юмнууд жоохон асуудлууд бол сая ярьчлаа шүү дээ. Ерөөсөө асуудал ярьж гэлээгүй байх үед. За яри. Анх ирж яхад ер нь бол угаасаа гэр бүлээсээ хоол ингэ танихгүй шинэ орчинд өөр улсад ирж байгаа болохоор угаасаа бүгдэнд нь л амар хүнд ингэ цохилт болж исэн баг. Энэ нэг анхныхаа л юуг сая бид нэр ярьлаа гэж. Тэрнээс илүү хэцүү юм надад зүйтэй болсоо гэж. Торгуулаа. Энэ улсад бараг дахиж ирэхээ болонгоо л алдсан шүү. Хар торуулангаа л Би бас нөгөө наашаа хилд авахтаа яг за одоо ингээд орохгүй байх юм бол Монголдоо сайхан амьдрий дөө гэж бодоод. Тэгэд ер нь бол ингээд амар өөрөөр хүмүүжлэлтэй өөрөөр айлын. Тэг одоо ингээд монголч бай гадаад ч ингээд амар олон өөрөөр хүмүүс байгаад байгаа. Тэг тэр болгонд нь тааш тохирно гэж угаасаа байхгүй. Тэгээд хүн чамд тааруулах албатай биш чи өөрөө ч хүнд тааруулах албатай биш болохоор тэгээд энэ юу гэх юм битгий хүн сайт хэрэг. Ер нь бол тийм нэг юм үг гэдэг чинь ингээд монголчуудаасаа хоолоогаарай. Тэр бүр хутга хөхтэй. Тэр гэхдээ ер нь бол бас нэлээ үнний ортой шүү.
Тийм ингээд ялч нөгөө ингээд хоол газар гэрээсээ хоол байгаа хүмүүс би нөгөө монгол хүндээ гэж тань болж байгаа юм шиг Яг нэг мөртлөнгөөс сургууль ядчих, тийм. нэг байр, нэг давхар. Тийм. Тэгэд ингээд хань болж байгаа юм шиг мөртлөө уг нь ингээд нилээл ханиулаад ингээд амар гоё бүгдээрээ гоё байгаад байгаа штэ. Гэтэ тэр олон хүн донд нэг хоёр тийм муухай хүмүүс бол байдаг шүү дээ. Тийм болохоор тэг ингээд чамд ямар сэтгэл гаргаж байгаа хүнтэй л одоо нэг төвшин сэтгэл гаргаж байгаарэ. Хүн тийм угаасаа танихгүй нэг тэргүй миний сая эрэхтэй яаж танихгүй нэ тэгээд явсныг сонссон бол сургамж аваарай хүүхдүүдээ. Битгий хүнийг дагаж тэгж танихгүй нөгөө нэг жоохон байхад хүн чихэр үгээ яваа гэвэл битгий яваарай гэдэг чинь би яг үндэ яг л тийм тэнэг юм. Амар тэнэг юм хийсэн бүр ёо. Тэрийгэ болохоор одоо хүртэл ингэж надад хэцүү гэдэг. Матад ирч. Манай жоохон халуун болоод. Би тэгээ Цогт амар дулааж шүү дээ. Дараа 7 хоногс битээ жоохон сэрүүсэж илээ. Тийм. 9 градус болоо. Ушиг хөлдөж өгөх юм шүү. Манай саны бит хоёр нэг өрөнд нэрдэг байхгүй юу? Тэгээ бит хоёрын цонх зүүн тийш харцсан. Йоо, бит хоёр бүр ингээ өглөөдөө бүр ингээ саунд сэрж байгаа юм шиг бүр ингээ гэл бүр ингээ амьсгаацсан, оронжлын давуу таа наалтсан, хамаг хүлэн гойчсон бүр тэгээд сэрдэг. Йоо. Тэр амар халуун биш. Тэр уг нь хэрэндэл цонхондоо хар хөшиг авч маваал те ингээл өрөөндөө синс аваа. Цагааныг авах хэрэгтэй шүү дээ. Харан. Наач цаанаа юу? Цагаан Мөнгөлөг. Аа. Цааталтаа мөнгөлөг байхгүй юу? Манай өвчлөд байгаа. Манай өрөө ямар хөшгтэйг мэдлээ. Тэгээ ингээд хэрэндэл уг нь хичээгээд байгаа. Тэгээд стил халууц сэрсэрлэн. Одоо яаж бит хоёр 100-ыг давнаа л гэж бодчих. Энд чинь зундаа манайхад айгүй халтаг 35 маа градус хүрч мөрөнд. Зундаа нөгөө арай болдгоо. Тийм. Ги амар ингээл орой 10 11 босон ч ингээд монгол шиг тас харанхуу болдгоо. Тийм. Нэг жоохон юм гээгээ байгаа л гэдэг. Тэгж тэгжсэн аа нэг 4 цагт ингээд Юу гээгээ. 3 мурав. Гээ ороод. Арай нэг яг 11 гэж нэг арай гайгүй харанхуу болол буцаал 2 3 гээл гээгээтэй болчихлоо. Ингээд унтаж байгаа юм. Тийм. Тэгэл яг 100 мөн хичээлтэй ингээл хийгээ сууж ангууд. Тэгэл харангаа жоохон байж байгаа л харангууд гадаа гээгээтэй бүр ингээд ёо юу вэ гээгээтэй зүгээр хийгээ хизээч унтаад байгаа бүр ингээ амар байлгүй ч юм уу. Өвөл болохоор харанхуу зэрэг харанхуу дунддаг. Эсвэргээрээ болчдөг амар их харанхуулаад. Өвөл бүр угаасаа харанхууд гарч явах харанхууд ирдэг ч гэх. Энэ болохоор гэгээтэд байсаар байгаа л гэгээтэд л ирдэг. Тэгээ тэр нь одоо ингээ нөгөө манай Монголын ч одоо нөгөө байгалийн цаг нь ер нь бол нэлээд гоё хүний амьдралд одоо бид нэр өөрсдөө татсан байгаа шүү дээ. Тэгээ ангууд ер нь бол гадаад өөр орнуудад ингээ манайх шиг байгалийн цагтай байна. Цагаагаар таа юу. Тийм цагаагаар уур амьсгал яг уур амьсгалтай байна гэж байхгүй. Болохоор одоо ингээд өвөл зүүн нь одоо ингээд наануу цаануу ч юм уу австралин төр шиг өөр байж ч юм уу бас болно. Тэр болгонд нь бас бэлтгэлтэйгаараа тэгээд витамин энтрээс авахгүй бол тэгээ одоо ингээд өвөлдөө наргүй зундаа нартай гэдэг чинь бас хэцүү шттэ. Тэгээ тэр болгоно нь бас бид бол хэцүү байдаг л да. Тэгэл нөгөө агаар нь хуурай ширээ. Амьдралын нөгөө хэм маяг өөрчлөгдөд өвөл аль бие юусэн сэхэл үнэхээр ахгүй заяа. 190 удахгүй. Тэгээ ядаргаанд орчихно. Тэгээ өвөл бас ингээд ядаргаанд ороод гэж. Тэгээ зунд бас ядаргаанд байгаа гэж. Тэгвэл ингээ гадаадд ингээ явж сурч байгаа хүмүүстэд сая ингээ хэдүүлээ ингээ гоо сайхны Монгол юу ингээ аваарай гэдэгсэн чинь өөр гоё нэмж хэлмээр байгаа юм байна. Өөр гоё гэр мэрээс гоё юм авчих гоё юм болоо. Гоё зураг мөрөгч юм. Надаа юм тийм авчирсан байдаггүй л те. Зүгээр бодсон. Зүгээр боддیں۔ Айр зооны юм. Тийм. Тэгээд одоо Монгол гинүүд чинь жортой болсон юм шүү тий. Тэгэхээр өгч байгаа юм болов уу? Бид нар л би тэгэл яаж нэг ойр зүрэн те өвчин намда харшлын юм нэг нүүрс зүрс те толгооны юм хордлого мордлогоны юм. Хорцоол агаарэ. Хорцоол агаарэ шүү. Япи бас тэр нөгөө Монгол нөгөө юм хөө болсон гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь сая би нөгөө баашмалдаг ягаан байдаг шүү дээ. Тэрийг Монголоос авах гэсэн чинь надад өгдөггүй. Тэгээ яаж байгаа хүн одоо бааж өгнө гэж байдаг юм уу гэж би бодсаахгүй. Тэг чи байдаг гэсэн. Тэр чинь шингэнэ алдаад өгчдөг гэсэн. Тийм болохоор хордлого мор за би жоохон буруу байна. Гэхдээ жоохон нэг лог
Гүү буруу арай уудаг юм. Нөгөө хорлон морлого авахаар бөөлж гэж баахсаа ингээд тэгээд юу нэг шингэн амар алддаг болохоор ер нь дээш доошоо гараад жоо мохой мөрчлээ. Тэгээд ер нь бол тийм шингэн амар Харгаа тийм баалгуулдаг ягаа юм юм аа. Бааж өгнө гэж байдаг юм уу ч гэж яхаа тэгээд хүмүүс болсон. тэгээд бас юу ноолроо юмнуудаа бас дотор дороолт малгай бэйли мэйли цаамц. Гэхдээ яг та дулаан газраас энд сурдаг бол та хэрэггүй л байна. Харин тийм. Яг тэгэл авахыг аваад хайхыг хаяад би. Хайх ч байхгүй дээ. Монголоос авчрах хүнд өгөхөд ингээд айгүй гоё бэлэг болдог зүйлс ингээд Монгол арх ер нь айгүй өндөр чанарын байдаг юм билээ шүү. Бас ингээд говийн бүтээгдэхүүнүүд бас ингээд тэгээд гоо шоколаднууд Эсвэл энэ Монгол арьсан идэх юм ч юм уу. Төрөвч Одоо төлхүүрний осор сахин бэйли сахин бэйли ноолорон бэйли ноолор ороол ноолорон цамц гэл ингээл бүх ноолор юмнууд ингээд эсгий тавчиг ёо би бүр ингээ манай комендант би бас өөр нэг монгол хүнтэйгээ амьдардаг гэсэн бохгүй юу. Тэгээд бит хоёр Монгол руу явчаад ирсэн чинь ингээд явхаас өмнө ингээд бит хоёр ингээ тоглоомор хэлсэн болов уу гэж бодоод эсгий тавчиг авчраараа гэдэг байхгүй юу. Тэгээд ихтэй бит хоёрын ачаа ихтэй бит хоёр авчраагүй байхгүй юу. Тэгсэн чинь ингээ бит хоёр руу уурлаад бит хоёр руу ойлоо. жинхэнэ уурны. Аха би та хоёрт ингээ юм авчир гэж чахаад авчирдгүй юм уу? Тэгснэ бараг та хоёрыг одоо бараг бүр хөгийн өрөөлөө оруулна гэсэн. Crazy. Тэгээ бүр ингээ хойноос тэгээ дахиад бүр хүнээр эсгээд авчиг явуулж авчруулсан шүү дээ. Тэгвэл одоо ингээд ирчээд ингээд сурах гэж ирж байгаа хүмүүс байгаа юм чинь ангийнхантайгаа харьцах харилцаа байгаа. Тэрнээр наач миний хамгийн дутагдaltaй юм гэж. Тэгвэл дутагдaltaй байна гэдэг чинь ингээд өөрийнхөө алдаанаас бусдын зөвлөх байгаа гэсэн үг шүү. Тэгэх юм бол ер нь бол ингээд монголчууд чинь амар интровертэд байдаг штэ ерөнхийдөө. жоохон бүрэг ичимхий. Тий ер нь нэлээ ичимхий хүмүүс байдаг штэ. Эсвэл нөгөө нэг юм хүнээс юм Манай байгаа улсын соёл нугас ингээ хүүхдүүд амар нээлттэй. Бараг л ингээ танилцсан өдрөө бүгдээрээ ингээ нэрээ миний найз ухааны юм болсон хэврэлтэй хүмүүстэй. Бараг л масаараа найзалж байгаа юм шиг л найзалждаг. Ингээд бид нар тийм шим аа. Тий амар ичимхий. Тэгээ ер нь бол нээлттэй байгаарай. Ядаж ингээ жүжиглэх хэрэгтэй гэж би бодсон заа юу. Яг үнэхээр юу лээ fake it till you make it. Яг үнэ бүр ингээ fake confidence-тэй ядаж ингээ байх хэрэгтэй биш санагдсан. Тэг ингээ гадаад за эдгээр намайг тоох байх уу гадаадгийн намайг жоохон илүүд үзэх байх уу гэх ингээд би ингээ ер нь жоохон тиймхүү далд ухамсар тийм байсан юм. Тэнгүүд нь ерөөс тийм биш ээ тийм ерөөс тийм байхгүй тэгэл ингээ ангийнхаа дарахтай нэг хэсэг ингээл гайгүй ярьцдаг байсан. Би ингээ хаасан чи ингээ юунаас нь ичээд байгаа юм бэ ингээ ерөөсөө ичгэн байхгүй гэж дүүтэй амар сэргэлтэй. Жинхэнэ ичгнүүрээ илхэндээ авцаа хүмүүс. Гоо болцгооц юм л бодомжинд үнсдэг хүмүүс гэж. Метрод үнсэлсэн. Дэлгүүрт үнсэлсэн. Йоо гэтээ тэр аягүй хэцүү. Ингээд анх ингээл ирчээ байж ангууд ингээл оройд ингээл өвөл мөвөл тэгээ цас мас шуурцсан ингээл чүмэ чамэ гэтээ орж ирэнгүүт ингээл хүмүүс баг хаана гэдэг юм баг таачлаад өө амар цастай гэж шууд гайгүй юм уусаа байх штэ нойрхон гэж. Тэгээ ингээ яаж яхад тэгэл манай дотор байрны подиэцэнд тэгэл подизо Гэтэ монголчууд подиэцэнд ярьдаг л үстэй. Тэгээд тэнд ингээл хүн тэнд зов ирж ангуутлын хоёр юм үсэлцээ. Тэврэлтэл ингээл бүр ингээ ёо зайлаач. Би тайван ажгаар чи зөрчиж аягүй тийм хүмүүсийг. Тэгээд одоо хүртэл орж ирэхлээр гадаа үсэлж идэв шүү дээ. Одоо тэднийг харахаар гоё санагддаг шүү. Тийм чинь хүмүүс бас амьдрж чадчих байгаа байхгүй юу? Бүгдээрээ л нэг гэр сургууль. Би бол тэгэл ангидаа ингээд ямар ч найзгүй тэгэл ингээд манай ангийн хүүхдүүд ингээ айгаа нээлттэй тэгэл ингээд харцмаарц ингээд толгорхаар ингээд би бүр ингээд албаар ингээд зогтож богддаг. За тэгэхгүй л ингээд толгорч байгаа л юм ярих ёстой. Би болохоор би ингээд хараагүй юм шиг ингээд намайг амар их цантай харчаад таа. Тэг ингээд манай
нэг ангиас охин ингээ манай анги хуваагдсан тэр охин гэсэн чинь амар хөөрхөн ингээл манай Монгол нэг охин дотор нэг хөнгөл ингээ ангат тоо хоёр ингээд бид нарыг амар царамтаа тэнэг гэж боддгоо гэл тэгснэ ингээл над дээр ингээ ирснэ ингээл манай тэр Монгол охин дотор ингээ нийлчил би бинээсээ ингээ чар загсчаад яа ямар царамтаа охин бэ тавал хамгийн хөөрхөн инста тэнэг охин гэж ярьдаг шиг харагддаг гэсэн би бүр яана бүр хизээш тэгэж ярьдаггүй штэ их яг оо Тийм байлээ. харин тэнгүүд тэгэл Би нөгөө нэг сая дөнгөж нөгөө ангитаа орчихсон. Тэр нөгөө ангийнхантайгаа 10 сард юмд явсан штэ. Тэгээ би амар их чимхи бүр амар их чимхи. Тэгэл арай гэж нэг найзтай болж авах шиг болсон заяо. Тэгэл найзтай болсон ч гэсэн нэг нүүдэлч ингээл юмаа яриад. Тэгэл би хажууд нахаа ингээл яваа тэнэг байдал одоо энэ намайг тэнэг ах ингээ бодож байгаа одоо гэл яна хаашаа харж болох уу гэж бодож ирсэн ахгүй юу. Тэг тэгсэн чинь ингээл над дээр ирсэн ингээд өө бид нар чамаа ингээд амар мин гэж бодсон. Гэт. Тэг ингээд өө бид нарт ингээд өөрөө дургу ингээд өөрөө амар мин. Тэг ингээд бид нарыг ингээд тоож найзлахгүй бид нарыг бараг л ингээл Толно одоо ингээл үгүй арай жавсан тал биш ингээд муухагаар хэлэх юм бол хөдөөний хүмүүс гэж байгаа юм шиг. Дандаа би ингэж хэлдэг юм аа. тийм үү Нөгөө манай ангийнхан чи нилээх нутгийнхан байгаа даа байхгүй юу? Харин яах вэ? Яаж ч одоо нөгөө яа хэдүүлээ кэс. үгүй ингээд манай байгаа улсад бас ингээд амар том нөгөө юутай капитал гэдэг илүү Юу. нийслэл гэдэг чинь. Хуамын тоо. Тий, үгүй Нийслэл нийслэл Хотоо. нийслэл нь ингээд нийслэлтэй ингээд хүмүүст ингээд амар байх туфтай. Тэгээд ингээд бусад одоо ингээд жижиг хотууд наллын нэг баг хөдөө гэж явдаг байхгүй юу? Амаг уучлаарай за. Гэтэ тийм. Тэгээ тийм болохоор ингээд бид нарыг амар голдог гэж намайг хардаг лээсэн юм шиг байлээ. Тэгээ би яанаас тийм байхгүй би ингээд дайдгаа би ингээд амар чимхий би ингээд пүси гэдгийгсэн чинь яа гүчи амар тэгж харагддаг үртгээд би нөгөө ингээд амар сургууль дээр ингэж жоохон ингэж алхах юм байл та. Тэнгүүт ингээл өө энэ жоохон амар газар амар охин гэж намайг тэгж бодсон гэсэн ах. манай ангийнхаа эсвэргээрээ яг энэ нийслэлийн амар баяа л хүүхдүүд байдаг шүү. Танайх нь нөгөө Тэнгүүд ингээд юу факультийн тийм чинь тийм шүү дээ. Тэнгүүд ингээд манай мэрэгчлэр сурдаг ингээд хүүхдүүдийг бүх багш нар биднэрт ингээд одоо тэр хүүхдүүд ингээд амар хүмүүжлэхгүй жоохон ингээд багш юм ярьж ах чи тоохгүй хоорондоо уцаа үзэл ингээд хойно амар чанга чанга нээлтэл багшийн юм ярил. Тэнгүүд ингээд угаасаа би ангийнхандаа бас угаасаа харьцдаг нь бас угаасаа тийм жоохон хүүхдүүд шиг надад амар тэнэг санагддаг уучлаарай Хүмүүжлэхөө. тийм надад ерөөс таалагддаг. Тэгэл ингээд бусад ингээд чамайг ойлгохгүй юм чинь ярих шүү. бусад ингээд мэрэгчлүүдийнх нь болохоор гайгүй байд юм шиг байгаа заа юу арайч тэгж багшаагаа үл хөндлөхгүй тэнгүү нэг манайх болохоор тийм тэнгүүд ингээд амар хүмүүжлгөө сургаалгүй бүр яахраа юм уухай гэдэг замтай тэгэл ер нь бол жоохон таалагддаг юм аа бүх багш нар бараг манай дээр мэрэгчлэр сурдаг хүүхдүүд дургуй биш нэлээ дандаа ингээд гомдолдог гэдэг. Би чин ах нэгдүгээр курст орчоод бараг сарахс найзгүй байсан баха. Нэгдээ таалтлаа юу? Тий. Бит хоёр ингээд одоо би бол өстой амны ганц найзтай ангита яг гадаад би ингээд тэр найзтайгаа бол ингээд би ингээд хиндэ ингээд найзгүй хинтээ ингээд нийлхээ мэдэхгүй ингээд нэг vibe нийлчих нөхөр байна уу гэл ингээд хайгаал тэгсэн чинь нэг одоо нийлдэг найзтайгаа нэг лекцэн дээр хамт сууж таарал яасан чинь мань хүний утсан дээр биш мань хүн өөрөө утсан дээр л нэг BTS юм үзэж байна. Яа, юу тийм үү? Тий. Хин BTS-ийн дуртайсан юм. Тэгээ ингээд би хүүш гээд тэгээ ингээд яасан чи өө манай хүн чи K-pop сонсон чи одоо солонгос кино үзэн чи хятад кино үзэн чи тий. Тэгэл маа найзаас чин карате маратаг хичээлдэг байсан гал ингээл. Тэгээ ер нь жоохон яриа нийлэл явж байгаа л. Яг нэг 10 сарын дундуур манайх welcome гэж болдог. Тэр нөгөө нэгдүгээр курсныхаа одоо танилцуулах үдшилэг гэх юм уу? Тэрэн дээрээ тэгэл яг тэр найзтайгаа нийлээл өстө хойлоо одоо найз шүү гэл. Тэгээ одоо 3 жил найзалчихоо. Тэгэл байж юм да. Тийм болохоор тэгэл одоо найзгүй гэдээ яваад тахгүй тэгэл би ихтэй өмнө бас ангийнхантайгаа айгүй нийлдэг байсан юм аа. Би энэ жилээс яг 3 дугаар курст ороод би ангийнхантайгаа нийлж эхэлсэн. Би бүр ингээ гайхаад. Тэгээд би өмнө ингээл манай одоо мэрэгчил жоохон хэцүүгээд би өмнөх анги дээр хэлсэн. Тэгээд ер нь ихэнх жоохон гавал хүүхдүүд байдаг байхгүй юу? Ингээ амар хичээлээ нүддэг хүүхдүүд. Тэг ингээл хичээлээс өөр гадна ингээд амьдралгүй юм шиг тэгж байдаг. Тэнгүүд ингээд
би одоо би love team биш байхгүй. Яг хичээлээ хийдэг. Гэтэ яг би гадуур бол нэг тийм амьдралтай бол хүн бол биш. Гэтэ би нэг хичээлэхдээ миний хувьд бол номер 1-т бол биш байхгүй юу. Тэнгүүд тийм хүмүүстэй ингээд ихэнх нь тийм болохоор нэг ангийнхантайгаа нийлдэг байсан. Тэгсэн чинь сая 3 дугаар курст орж ирсний дараа манай ингээд нилээн хэдэн 3 4 шинэ хүмүүс шилжиж орж ирээд тэгээ тэр хүмүүстэй нилээн өөрхөн яриа нийлээд тэгээ наануу цаануу гэ тэг ангийнхантайгаа ер нь айгу гайгүй яриа өрөвтэй болцсон. Тэгээ тэрэндээ би айгу баярлж байгаа гэж. Тэгэхгүй бол нэг 4 дугаар курстаа орчоод нэг 2 орнд найзлчихсан. Ихтэн шиг сайхан найзлаад гоё явж ивэл гоё даа гэл. Тийм. Саний наах энд ирэхдээ ерөөсө хил ус байхгүй иржсэн. Тэгээ ангийнхан дараа ороод тэгээд ингээд яхад яг хідэн охтууд надад амар таалагдсан байхгүй. Тэгээ би тэр охтуудаа үннийг хэлгээд ингээд зүгээр л дагаа яддаг гэсэн. Эхний жилдээ ингээд ярианд нь би амар эхнэндээ болохоор тэр хэд ингээд жоохон зайгаа барих гад ингэдэг гэсэн сүүл рүүгээ ингээд энэ юм ярьдгүү гэхдээ бид нарыг хэсэг хүлээж авсан. Тэр болтол маш их хичээл зүтгэл гаргаж байсан. Тэгээ би аль болох цогтой явах гэж ингэж амар хичээдэг гэсэн. Тэрнийхээ ачаар би бас энэ улсынхаа хилээ сурч чадсан байх гэж боддог. Ингээд нүрэж ясныхаа ачаар. Тэгэл эстэнэргүй юм их таадаг байсан да найзууд. Тэгээд тэгж явсараа л одоо тэр найзууд маань ингээд өмнө нь болохоор анх дөнгөж найзалж эхэлж байхад хоолны газар руу явахдаа намайг ингээд орхио явцдаг үе байдаг гэсэн. Ингээд хичээл дээр цогтаа суусан ч гэсэн ингээд хоолны газар эсвэл ингээд 0 руу явахдаа ч юм уу зүгээр л орхио явцдаг. Би тэнд ингээд цөмөндөө юмаа хийж амжаагүй байхад явцдаг ч юм уу. Тим үед нь би ингээд гомддог. Гэтэ бас тэр хүүхдүүдтэй найзлахыг амар хүссэн болохоор ингээд хичээгээ явдаг гэсэн. Тэгсэн чинь одоо би 4-р курс болоод анзаарсан чинь би одоо хүртэл удаан хിവэрэ. Гэтэ ингээд дээр яг анзаарсан чинь манай найзад гараа авчихсан. Тэгээ би бас ингээд тэрэндээ бүр тасцсан заяа. Угаасаа ингээд орхиж ичсэн ингээл. Тэгэл нилээн таймаас то юм хумаа ягаал багштай наануу цаанаа юм ярьж байгаа л тэгэл ангиас гарсан чинь манай найзад бүгдээр хүлээжсэн. Тэгэхээр ингээд хаяцэглэн ямар буухай ингэж бодлоо. Нөгөө fake it till you make it л байна да. тэгжэл найзадтай болчихсон. Нөгөө би бас ингээд яачаад яг тэгээд бидэд бол гадаа сургууль сурч ирсэн 10 жилээ. Тэгээ ингээл яг тий хилийн тэгээ мэддэг юм шиг мөртлөө. Гэтэ яг бас ирээд ингээ ангууд одоо яг номын хэл мэддэг. Тий language ерөөсөө байхгүй. Тий тийм болохоор ингээ жоохон одоо хүмүүсийн яриа ингээд тэгэл залуу хүмүүс юм чи мэдээж л нөгөө одоо яг слангаараа ярьдаг тэнгуү тэднийг ингээ мэдэхгүй болохоор надаа ингээ ихний жил аюу хэцүү байдаг гэсэн ингээл яриаг нь ойлгохгүй ингээ юу гэдэг юм болоо яасан юм болоо гэж. Тэгээ ингээ одоо нөгөө гадаад найзтайгаа нийлж их дөнгөж эхэлж хахад ингээл манай найз нэлээд хурдан ярина. Тэгэл хурдан ярихдаа өшөө нөгөө сланга ашиглаж ярина. Тэгээ ингээд би ингээд хайдаа ойлгохгүйсэн ч гэсэн ингээд толгой төхөд инээдэг гэсэн үхгүй юу? Тэгээд толгой төхөө инээдэг. Тэгээ ингээд ихэндээ яг манай найз ингээд нэг анзаарахгүй байжсан. Ингээд сүүл рүүгээ мань хүн анзаараад чи юу ойлгож гин үү намайг гэдэг байхгүй. Тэгэхээр би үгүй гэж хэлсэн чинь чи тэгээ ойлгохгүй бол юугаа игээд инээгээд байдیں۔ Дахиад надаас асуухгүй байсан гэд. Гэтэ гол нь яг хөө энэ одоо арай жоохон багсан ч гэсэн одоо гэтээ стил хിവэр өгдөг заяа. Ингээл заримдаа ингээл одоо юу гэдэг энэ улсын одоо жүжигчин дуучин муучны тухай ингээл надаа хэлэнгүүт би ингээд аха гэдэг чихэд ингээл аха гингүүд жоох манайнаж байжсэн. Чи яг ойлгосноо? Чи надад тайлбарлаа буцаа гэлтэй. Яадаг кино, яадаг жүжигчин ингээл тэгэнгүүт найз нь мэдэхгүй штэ гэх юм. Чи тэгвэл юугаа игээ худлаа яриад байт юм байна гэл. Миний бас нэг анзаарсан юм. Би болохоор одоо ангидаа ингээд дөрөөнийхөө охинтой бит хоёр нэг анги тэнгууд ингээд бит хоёр хоёулахнаа ингээд ангидаа ингээд очиод одоо ингээд баг болоод ингээд даалгавар хийн гэдэг юм бол бит хоёр ингээд баг болчдөг. Хоёр үнээс их гэх юм бол өөр бас ингээд ангийнхаа хүүхдүүдтэй болно. Гэтэ ингээд хоёр ингээд би биндээ ингээд байгаад байгаа болохоор ингээд нэг тэр гадаад хүүхдүүдтэйгээ нийлэхгүй. Тэгэл хоорондоо л ингээд юм яриад, хоорондоо л мэддэг юм яриад байдаг. Гэтэ яг үндэд яг нэг талаасаа буруултаа ангийнхантайгаа гоё уусч нэгдэж чадахгүй нэгдэг. Гэтэ нөгөө талаасаа энэ хүүхдүүд нөгөө нэг дандаа нэг 5 6 оны бүр 7 оны ч хүүхд гэдэг манай ингээд тэнгууд ингээ амар жоохон ярьж байгаа юм. Өөрөө хэдэн оны хүүхд вэ? Өөрөө би нөгөө 4 оны хүүхэд 21 настай. Дэцхан.
Тэнгүүд юм хүмүүстэй ингээ ярьж байгаа дээрээс ингээ баяа айлын тийм хүмүүс болохоор тэгэл ер нь бол айгуу тийм ярьж байгаа юм уу айгуу жоохон санагдаад тэгээ юу энэ яагаад тийм тэнэг юм дээр инээгээд байгаа юм бол тоо угаасаа би ингээ багасаа угаасаа юм сургууль сурдаг байсан тэгэл ингээл гэрийн багш машинд явдаг тэнгуэл ингээл гэрийн багш ч юм ингээд инээдтэй юм амар инээд бид нэр тэгээ ингээ гайхаа харцдаг за саяны яг юу инээдтэйсэн бол багшгийн ганцаараа инээгээд ингээ амар гайхч байдаг тэнгууд ингээд нөгөө нэг Яалч нөгөө соёлын одоо өөр sense of humor гэж ярьдаг. Тэр нь ингээд шал өөр. Инээдэг юм нөр. Тэгэл ер нь бол угаасаа нэг зөв нийлсэн чинь одоо ингээд яриа нийлэхгүй. Гэл би нийлэх гэж үтсэн даа бид нар ангийнхаа охиндоо ингээд цуг яваал ингээд тэнгууд ингээд яг хоёулах нь ингээд юм ихэр гайгууч гэсэн яг нэг тийм гоё найзууд шиг тийм дотны шиг л нэг жоохон serious маяг. Яг нөгөө нэг юм нөгөө шалгалтын дээр хариулдаг юм шиг яг хариулт өгөөд наад захын л юм яриад байхгүй одоо би ингэж боддог тэгж боддог ингээд ийм соёлын ялгаа юм байна тийм ээ тийм ээ тийм. Тэг ингээд найзууд ч юм болохоор хоорондоо яг тийм ярьдаг ч гэсэн ингээд инээлтэй ханаалтаал ингээд ер нь сленг гэж ингээд ашиглаж ярьдаг штеп. Тэнгүүд lunch box friends гэдэг штэ. Одоо ингээ яг сургуулийн найз. Сургуулиас гадна найз биш. Тийм болохоор ямар яриа нийлдэггүй юм. манай ангийн насны нэг шүү дээ. Тэгээ манай ангийнхаа жигнэс нэг 6 7 нийтэд байгаа байхгүй юу? Тэгэл дүнгэж 18 хүрж мөрсөн л үеийн махсаа. Тэнгүүд 10 жил гэдэг гэсэн. Тий. Тэгээ тэнгүүд ингээд би нэг өөрөө 4 оных яалч нэг 3 бараг 4 их ч хүн байгаа даа болохоор би ингээд тэрнээсээ ингээд хүндэл мэдээлчихгүй юмсан даах гэж нугаал явчих. Тэгээ намайг хиддээ ингэж хийж асууж байгаагүй. Би ч хүмүүс мэддэг юм дөө тэгээ сүүлрэг. Би ч ангитай хамгийн ухшин байсан. Тэгээ сайн нөгөө хүүхдүүд шилжиж орж ирсэн гэдэг. Надтай жицууныг банд орж ирээд яасан. Тэрнээс бол би анги хамгийн ухшин байсан шүү дээ. Яг надаас нэг дүү хүүхдүүд мэддэг юм уу? Мэднэ. Ухшин бид чам. Тэгээ ингээл сая сүүлд мүлд ингээл тэр чинь тэгэл дадлан мадлан хийнэ нанаа цаануу гэд бүх нөгөө ангич юу гарч ирэн чагсаалт нь нөгөөхт нь тэрнэр ч өдөрсөн ансаар байдаг. Энэ зам миний хөгш авгаа гэдэг нь ингээ манай ангийнх нь миний хөгшнийг мэддэг. Тэг ингээ баахан жоохон бацаанууд ингээл дөнгөж ирэнгүүт ингээл хөрхөл нөгөө Европын ус халахлаар ингээд Азиудад амар туртай Аз царайнд тэрийг юу гэдэг лээ? Asian fetish. Тий Asian fetish тий. Тэг ингээд бацаанууд ингээд мархуу уулзах гэж тэгдэг байсан юм аа. Тэгэл бичиж ингээл юу байна муу байна гэл. Тэнгүүт нь тэгэл би ингээл бүр ингээд яг тэгээс шалгалтын хариулж байгаа шиг хариулцдаг тэгэл үгүй. Тэгэл одоо миний дүүнэр ихчийнх нь насыг мэдхэндээ ямааш. Хөгш аваа эргүүлжсэн нь мэдж байгаа болов уу? Гайгүй тэдний нэг тийм юм дээр болцоогүй. Эдгээр угаас нэг тийм насны ялгаанаас их өндөр ачаалдаг. Тийм би өчтөр Орснайстайгаа ярьжсэн чинь юу гэлээ. Угаасаа тэр үед нь угаасаа нэг яг тийм 16 та охиныг 40 иддэг хүн. Тийм. Аваад Орснайст. би Тэгээ саяныхаа скат за 3 удаа хатлах юм шиг. Тэгээ яасан ч манай найз өчтөр ярьжсэн чинь ихчийнх нь мань хүү ихчээсээ 7 дүү тэгэнгүүт ихчийнх нь найз нь өөрөөсөө одоо 7 дүү хүүхэдтэй үргэлжсэн гээд одоо өөрөө өөрөө 25 та байхдаа 18 та хүүхэдтэй үргэлждэг гэсэн. Crazy. Тэгээ гол нь ингээд за 25 та ах үргэлжсэн бол Тэгээ юу. Нэг 25 та их 18 та хүүхэдтэй юм уу? Crazy чи бүр нэг тэнгэрийн умдаг атгацгүй юу? Тэгээ та хэдийн дээшээ хийдэг доош хийдэг. Доошоо байхгүй дээш л байгаа. Миний доошоо юу? Уулзаж үзсэн үү? Тэгэхгүй одоо зүгээр одоо ирээдүйн байж бол. Гэтэ манай ангийн тэр банднартай би гайгуулгаад тах шиг байсан юм чинь 3 мөр байх юм болоо доошоо. Дээшээ болоо яа. Хязгааргүй. Нэг үе л 12 жил. Ер нь бол нэг 10 жил гайгүй л гэж үздэг ш. Гэхдээ яг ялч яг амьдрал дээр тэний 10 20 ах өнгөрсөн юм гэх юм бол зөвхөн цочин л доо. Үгүй л хэлсэн. Гэхдээ тэг яг болох юм болдгоор болох юм бол тэг болох л ах мэдгүй.
За өөр бид хэдий одоо амьдралд хөгжилтэй болж исэн юм Гоё уу? дорсон. Гадаадд уу? Тэгээд ингээд Монголоос ингээд өөр газар ирж байгаа болохоор ингээд энэ улсын хөгжил одоо ямар түвшин дээр явж ийн гэх тэрийг хараад ингээд яалтчгүй ингээд улстайгаа бол яалтчгүй харьцуулт юм билий. Тэнгүүт ингээд би бол анх ирээд ингээд боддог гэсэн. Яа ямар гоё манай Монгол имээс бол гоё яах гоё гэж ингээд метро дотор одоо ингээд одоо юу гэх юм зам тээврийн тал дээр айгүй амар хөгжцсөн улс ахгүй юу? Ер нь бол тэнгууд ингээ амар гой цэвэрхэн гудамжинд хүртэл ингээ хүндээ зориулсан одоо скутернүүд байгаа. Гэж болох замтай. Скутер ч ингээд ямар ч аюулгүй хүн ч явсан скутер ингээ зэрэгцээд явсан ч ингээд аюулгүй. Ингээ айгүй цэвэрхэн тийм. ингээ өглөө болгон ингээд зундаа ингээд ус сацаал хойноос нь ингээд шойдогтой машин ингээд эргэлдэж Машин замаа тэгэж цэвэрлээ. Цас орох юм бол шууд тэр өдөр нь ингээм цаснуудаа цэвэрлэн тэнгууд ингээд айгүй гоё. Ер нь бол гоё хамаагүй соёлтой хүмүүс шиг санагдсан. Тэр нөгөө сая стага харьцуулна гэсэн чинь үе санаарч бид манай жилийн 5-ынхаа манай жилийн 5 дөнгөж ирээд тэр нөгөө юм цуглуулсан гэдгсэн шүү дээ. Тэр нэг дэлгүүр орсон шүү дээ. Нөгөө том юутай тэгсэн чинь манай хоёр банд харж ажилласан. Оо манайхаар ихтлгүүр юм шүү. Гэтэ яа би ингээл энэ тэрүүгээр ингээд одоо ч нэг ихэ болцсон л гоо. Гэтэ ингээл анхныг ирсэн эхний жил эхний 2 дахь жил мэл ингээл найзтайгаа ингээл явжсэн. Өө энэ манахаар бараг сансар юм шүү те бэ. Өстө яасан ийсэн. Өстө энэ тэр байна мэр байна. Энэ байна гэж ингээл айгүй тэгэж одоо Монголтойгоо харьцуулж явдаг. Тийм нөгөө UB comedy-гийн нэг юу гэдэг шүү дээ. Тийм нөгөө эдрэгийн ярьдаг юу ч үлээ те. Монгол ах нар ингээд гадаадд очсноо энэ манахаар ихтлгүүр юм байна гэстэй ингээд Тэгээд нөгөө сүүлд бас нөгөө энэ жилийн 5-ын 2 хүн 3 бандтай жил 2 бандтай жил одоо завхардаг байхгүй юу? Мах завхах гэдэг чинь энэ манайхаар хар нөө. Бөмбөрөө Айгүй мэдгүй байна. тэгээд нэг нь тийм манай монголчууд одоо их сургууль гээл тэх юм бол ингээл нэг чиглэлээр нэг сургуулиуд л байдаг шүү дээ. Одоо ингээд санхүү, шүтээс, муис гээл ингээ ангаах гээл нэг том сургуулиуд байдаг. Тэгмэд энэ ч тийм биш амар олон чиглэлийн одоо ингээ чиглэлийн нэг чиглэлийн гэхэд айгүй олон сонголт байдаг. Хотуудаа тэгээ нийслэлтэй гээл тэнгууд ингээл тэндээ адилхан одоо ингээл заах саяны тэр ингээ явсан манайхаар баг ихтлгүүр юм уу гэдэг дэлгүүр нүртэл яг үндэ хамгийн том гоё дэлгүүр нь бол биш байхгүй юу? Байдаг л мол. Тэнгүүд ингээд хамгийн ойрхон гэсэн газар руу очингууд манай ихтлгүүрчээд байгаа юм л та. Тэнгүүд ингээд амар гоё тийм хамаагүй хөгжөлтэй тэгэл ингээ ер нь бол айгу сонголт ихтэй боломж ихтэй юм шиг санагдав. Өндөр үнэтэй гэхдээ Яг гайгүй байсан юм уу? Одоо яг нөгөө нэг жоохон юмных нь үнэлж одоо бараг л ер нь бол худлаанд хэлэхэд ер нь бол шинэ ном гарлаа 1 сарын 1-нд бүх юмныхаа үнийг ер нь бол нэмдэг болцсон. сая би тоглоомчгүй нөгөө ясахгүй юу? Чилд харчаад тэг өмсөд мах гэдгээд тэг наашаа ирчих юм бол нөгөө манай битооны буудлын дээр ангийнхантайгаа таарчна гэж бодоод би зугтаад нөгөө цаашаа нөгөө манайхаар нөгөө ихтлгүүлэгээ би явсан. Тэг нэг уудаад тэг нэг дэлгүрмэлгүрээсэн чинь ямар ч дэлгүр мэдгүй би нэг дресс өмсөж үзсэн байхгүй юу? Тэг амар гоё дресс аяа. Тэгэл би ингээл вау гэлэнд харсан чинь монголоор 300 эдэн мянга. Тэгэл би харчаал нь даавны үрц хүртэл юмтай болчих гэж нэрээ. Тэрхтээ амар хөрхэн дресс байсан харах уу? Та нар подкаст үзэж байгаа хүмүүс харж чадахгүй л гэхдээ би өдөртөө авалчих. Тэгээд манай хүн палаж үзэл. гоё лагаас тий. Гоё болоод байна. Юмны үн өсч байна. За тэгээ өөр гоё хамгийн анх ирээд гоё дуурсан ч тээ. Тэгээ ингээд за яа. Миний болохоор ингээд манай өвөө ингээд энд яг сурч исэн байхгүй ингээд цэргийн сургуульд оюутан багтаа. Тэнгүүд ингээд манай эмээ одоо манай ээжийн аав ээж тэнгүүд манай ээж ингээд айлаас ингээд гурлаа. Тэнгүүд ингээд манай эмээ тэгээ 3 хүүхэдтэй ингээд яадаг манай өвөө чи 4 жил сарна. Тэнгүүл ингээд жил болго ингээд ирээч мэдэг. Тэгээ нэг төгсгийнхоо 3-4-р курстэй ч юм уу ингээд 100 болгоо манай эмээ ингээд богоонд ингээд авч яваал тэгэл ингээд ирдэг. Тэнгүүд ингээд яг тэр дээр үе 80 тэр чинь 88 89 он байсан баха.
Тэгэл ингээл тэр зурагнуудыг ингээ хараад би ингээ 10 жил мэлтэй. Би одоо ийшээ очиод ингээ зураг аваад гоё харьцуулж тавина. Энэ хаана идэм бол энэ идэм бол энэ тэрийгэл өөрөө тэгэл ингээ очиж жоод энд нь очиж жоод зураг авуулна гэл ингээ зургийг аваад явцсан. Тэгээ ингээ манай өвөө сургуулийнхаа урд ингээд эмээтэй ээжтэй тэгээ ээжийн ихчдүү хоёртой ингээд авахулсан тийм зураг байсан. Тэгэл би анх ирсэн жилдээ дулаарсан чи ингээ очиод зураг аваалал тэгэл ингээ ээж мэмээр үгээ ингээ явсч. Яа ямар гоё юм бэ гэл ингээ надад гэсэн ингээ ямар гоё. Тэгээ манай өвгөө одоо тэр сургуулийнхын юм тэмдэг байдаг байхгүй. Одоо хүртэл юм чи байгаа шүү. Ер нь бол амар гоёсэн. Нэг жоохон тийм өөрөөрөө жоохон бахархсан гэх юм. Гэтэ би бас ингэж боддог. Одоо бүгдээрээ 100 мөн давцаа Монгол руу явчихж байгаа шүү дээ. Тэгээ тэнгууд янгуудаа энтгэс хандсан байлээ. Яалч одоо ингээд энэ чинь ингээд бөөндөө хориулаа шахуу бид нэг хамт амьдарч байгаа байхгүй юу? Тэгээ тэнгууд ингээд одоо энэ чахт ингээд хурдаа аваа ич тэр очих юмсан, хурдан гэртээ харах юмсан, гэрийн хоолыг идэх юмсан, тэг нохоо мураа харах юмсан ч юм уу. Тийм тэгэж боддог. Одоо энэ ч байгаа юм амар appreciate хийж чаддаггүй юм шиг санагддаг. Тэг ингээд Монгол талах. Тийм Монголд очингот ингээд одоо баг л те одоо манай Бэмби Луна сааны тэр байсан бол одоо ингэж байгаадаа тэгж байгаадаа ч юм уу. Тэгэл одоо тэр одоо ингээд нэг байнга хамтасаар болохоор одоо ингээд нэгнийхээ хэлдэг юмыг одоо мэддэг болчихоо шүү дээ. Тэгэл ингээд нэг юм харангуудаа тэр нь тэгж хэлэх байсан да энэ ингэх байсан да. Яг хоолоогоо талгаад байсан. Тэгэл галзуу гэсэн энэ үг болчиход бүр ямар галзуу гэж хэлсэн. Би ямар сандаа галзуу гэж хэлсэн манай ээж хүртэл сурсан байсан. Ээж тийм надад нэг хэлсэн чи би галзуу гэж ээжүүдээс харин галзуу. Болшвэн гэсэн чинь манай аав юу сурцсан. Чи хичээлээ хийдэг юм уу? Манайх нийслээ. Маах чи бүр сургуультай гэнг сайн. Тэгээ яснаа. Тэгэхгүй би бүр анх ирчээд би тэгэд одоо ингээл хамаа амьддаг болчиход байгаа нөгөө тустай амьддаг гэсэн ингээд хэлсэн шүү дээ. Тэгээ ингээл одоо хамт ирсэн хэдэн хүүхдүүдтэйгээ ингээд бүр анх ирчээ бүр ингээд separation anxiety болсон заяа. Ингээ тустай өөр байрдаг болохоор ингээл уулзаж ингээл гадаа хамт байж байгаа л ингээ байрлал оронгуудаа би бинлгүй ингээ виза контакт хийчихсэн. Тэгээ ингээл Монгол явчаал бүр ингээл би ингээл өдөржингөө виза колтол ингээ би бүр ямар сайн бүр ингээ сүултээ аав ээжтэй тагнуулаад чи ингээ гэртээ ирчээ найт би ингээ ямар их ярьтив бэ. Би сайн нөгөө Монголч нөгөө маа дундын найз залгаа заяо. Тэгээд би нөгөө энэ чинь хамт хоол хийж яддаг байхдаа ингээд аягаа угаадаг байсан аахгүй юу? Тэгээд би Монголч аягаа угаасан чинь миний найз хаач явсан аягаа л угаадаг өх юм бэ штэ гэж. Одоо чамтайгаа байсан бол чиний хаягийг угаасаа гэж байгаа гэж бас бодоо заяо. Ямар хөөрхөө. Тэгээ бид нарыг яг ингэж санагдуулж байгаа юм болохоор бид нарт ингээд айгүй ингээд бид нарт одоо аав ээж хол байгаа. Тэнгүүд одоо биэндээ туслах хүмүүс л бид нар өөрсдөө л болчихж байгаа байхгүй өвдөж байгаа үед нь яаж нээж ингээл хутлаа өнөө юм байвал бас ингээ өгчдөг. Тэнгүүд ингээ айгүй хутлаа өмнө. Ер нь бол тэгэл тусалж чинь альчаад гараа л ингээ тусалж байгаа юм гоё сэтгэлтэй тэгэл тэнгүүд ингээ амар хөөрхөн. Тэгээд ялангуяа ингээл одоо ингээл яг аав ээжтэй амьдрахаар нэг контролтой байдаг шүү дээ. Хизээ ирэх юм, чи яах чинь, яг юу хийж ийн гэл. Тэнгүүд энэ ч хахаар угаасаа тэхгүй гадаа гарах уу? Гадаа гоё штт гэд ингээ хідэн цагч байсан гонтаг байх юм бол тэгэл гарыг гэл ингээ гарчдаг. Хизээж орж ирнэ. Тэгэл яг өөртөө бүх юм аяадаг. Тэгээ тэгж хийж явахдаа бид нар ч ингээ хоолоо юм чи өөртөөхөө ингээл нууцыг ярина. Би биндээ гоё болсон юм уу? Өөртөө хуваалцсан. Бүгдээрээ тэгээ ийшээ явъя л да тийшээ явдаг. Өөртөө бас дундаа айгу гоё дурсамж бүтээж байгаа. Тэнгүүдээ тэрэндээ айгу тийм ингээд хорогдоод байдаг гэх юм уу явчихаар. Тэгээ ингээд ямар сайн анхны жил ингээд буцачаад нөгөө хэдүүлээ нэг 100 явсан штэ нөгөө нэг юм Лунагийн найз мэдтэй. Тэгэл яаж явах тэр чинь хэдүүлээ Монгол буцахаас яг нэг өмнөх нь л явсан. Тэгж яахт ингээл одоо очиад энийг харахгүй штэ гэл ингээ бүр ингээ бүх юм ингээ детальчилж хараад амар гоё гэрэлтэй орой морой болчихоор айгуу гоё гэрэлтэй тэгэл энэ ингээ гоё харагдав энэ ямар гоё хүмүүсээ гэл ингээ тэгээ одоо очиод санандаа гэл амар хэцүү санандаа гэл нэг дуу байдаг санандаа гэтээ энэ чаага хүмүүстэй бүр ингээ амар тасцсан сая ямар сайндаа өвөл торт барьж ирэх вдэ Монголоос торт барьж ирсэн жүрөөр please sponsor us хаста торт Тад би ингээд энэ хэвчээд хамгийн гоё дурсан чинь юу гэдэг юм бэ нэ? Энд хичээл
амар их байгаа. Хичээл стресстэй бүр ингээд бүр үнэхээр хэвээ үсэрчмээр санагддаг. Манай Лона тэр ингээд яг эргээ хараад би болиг өнгөт нөгөө талд яг ижлэгэн гар би болиг гэж ингээд галзуураад ингээд бүр хичээлээ яа болио ингээд бүргээд яг зовлон хүртэл яг ижлэгэн жаргалан хүртэл яг ижлэгэн болохоор ингээд энгийн Монголд энгийн нөхцөл байдлаар танилцаад татнасж байгаа найзуудаас хамаагүй өөр зүйлээр амар гоё сэтгэлд ордог. Би биндэж амиг болцсон. Монгол очлоо нэрээ. Нэгдүгээр курсын яг манай нэг дээд курсын ахын нэг дурсан санаанд орчлоо. Би бас хичээлийнхаа амар стресстэй. Тэгээд уйлах газар өрөөнд байхгүй. Тийм болохоор ингээд галтгооны өрөөнд ингээд буланд газараас уцаа гэсэн мэсэхгүй. Тэмүү тэр ах ингээд харчаад тэгэл ингээд цаашаа яваад гцэхгүй. Тэгэл би гэл үргэлжлүүлжсэн чинь хурж ирснэ. Эргэж хурж ирснэ. Ахын дэвнаш гэсэн амар дагуулж яваал. Тэгсэн нэг шатны бүр цаашаа яснаа. Энэ ах ахын уйлдаг газар. Хөөрх юм би. Одоо инчнээс үсрэг. Ингээд би бүр дагуулж ирсэн. Ирийн үйл үйлдэг л таа. Тэгэл яалчгүй ингээд хичээл ном хэцүү тэг ингээд багш нар магчтайг ингээд хэцүү багш нар байх юм бол тэгэл ингээд за би л чадахгүй юм байна. Би л болиё гэл тэнгүүд яг ингээд хажууд чи ингээд дэмжиж байх одоо найзууд гэрээс чин дэмжих аав ээж чин тийм юм ингээд мартахгүйгээр бууж өгч болохгүй шүү гэдэгтэй. Тэгтээ бүгдээрээ барыг зөвлөгөө өгнө гэдгээрсээ илүү зүгээр л гадаадд би сурах биднэрт ямар байдаг вэ гэдэг бисэд болчихлоо. Одоо нэрийн ч Ер нь бол угаасаа тиймэрхүү юм юм гэж байна. Тэгээ ингээд одоо ингээд ойлгох ингээд одоо ингээд найзууд аавж байгаа гэдэг жишээ тэмүүд бүгдээ нэг сургууль болохоор ингээд сургууль дээр ингээд ямар байдгүй хичээл ямар байдгүй тэгээд бүгдээ амар сайн ойлголттой болохоор айгуу сайн ингээд ойлгодог юм шиг санагдаад. Наамтч ингээд ямар багш гэж тэр өгдөг наач угаасаа тэгдэг. Тэгэл ингээд одоо ингээд миний бодлоор 10 жилийн найзууд тэгээ оюутны яг ялангуяа ингээ гадаадд сураад ингээ цуг амьдэрсэн найзууд ингээ шал өөр санагдаад байхгүй юм. 10 жилдээ бүгдээрээ жоохон байсан ингээ жоохноос айгу хөөрхөн найзтай бас хөөрхөн айгу гоё найзтай байх штэ. Гэтэ ингээ бүгдээрээ ингээ 24/7 цуг ингээ өглөө сэртлээ орой унттлаа ингээ цуг байхгүй, цуг хоолоо ээж идэггүй. Тэгэл ингээ өвтгөөрөө яаж ин жаргалтай хараа яаж ин согтгоороо яаж ин гэл тиймэрхүү үеийн ингээ байн хажууд нэждэггүй харин энд болохоор ингээд яг тийм үед нь цуг байгаа хэцүү үед нь тайвшруулад ярьчих чинь баяртай үед нь баярын гой цуг хуваалцж чинь гэхээр ингээд амар гоё тийм нандин хөрлөл болж байгаа юм шиг санагдаад хэлээч. Тэгэл угаасаа ингээд бодлоо энд ахтай ингээл за хурдан Монгол явах юм гэсэн бүр ингээл тийрэл бүр яг үндэ хичээлээс аваад яг тэг нэг хогийн улс гээл ингээ яг үндэ амар тэрх үедээ тэгдэг байхгүй бүрстаа нэрээ амар өөрөөрөө л гэхдээ яг үндэ тэгэл ингээд Монголд очихоор ингээл бүр ингээл угаасаа ингээл стресстэй штэ одоо жишээлбэл аав ээжээс авахуулаад ингээд аав ээжтэйг угаасаа хооллох юм бол амар гоёдаг яг үндэ цуг ахаар ингээ бас ингээ маргалтай штэ тэгвэл яа хэвээр нэрээ ганцаараа ингийн өөр улс руу явуулчих яагаад ингээ бай ингээд яач л гэжтэй гэл ингээ аим бодвол яа тэгэл тийм тэгэхээр ингээл хурдан явах юмсан яваадтай нэр өөрөөрөө сайхан 50 амьдрах юмсан яг 50 амьдрчин гутаа за гэрлөгээ буцсан яа нэг юм ээжи өнөр мөнрийг амар санаал ёо энэ бүр яг энд амьдрах 50 амьдралыг маань хичээл нөгөө жоохон боснуулаа тэр наав ээжтэй бол long distance сахтаал хамгийн хайртай охин хамгийн очвол нэг өдөр л би лав 50 байд юм да. Тэгэл 2 өдрөө маргааш аяга угасан. Тэгэл өдрийн 3 хоол хийх хэвээр тэгэл аяга угаастай грээ зэрлээ хэвээр хувцас угаастай ингээл тийм л амьдралтай байдаг. Монгол очингууд яг нөгөөтэй хүмүүс яг бүгдээ амьдралтай байдаг штэ. Ажил мажилтаа явна маавнуудаа сургууль зэрлэг амьдрал нь өөртөө болчихдог. Режим хүмүүс байгаа. Яг амьдрал болсноор ингээд яг нөгөө гэртээ гэрийн бог тэгэл нөгөө хувцас угаана, аяга угаана, хоолоо хийн. Тийм бид нэр угаасаа энд бидний одоо ер нь бол амьдрал энд болоод байгаа штэ. Яг чухал үйл явдлууд маань тэр ингээ Монголд очихоор яг нэг тийм амралтанд очие гэж очихоор яг үндэ зүгээр нэг гэрээ үйлчдэг штэ. Тогооч
цэвэрлэгч одоо хүүхэд асрагч юу ч гэдэг тийм юм аа. Тэрийг хийгээд өөдөн гота би бинтэйгээ яриад байгаа. Яг амьдралгаа яг адилхан хүмүүс. Тэгээ яг нэг тийм эмээ өвөөтэйгээ уулзах, аавчтайгаа уулзах гоё хөдөө явах мах гоё найзуудтайгаа уулзах. Тиймэрхүү юмнууд бас айгу хийж амжуулах юмсан гэж боддог. Сая би үл гэртлгүй явах та. Ээж би одоо очиод та нэрээ амал сөвлөнд явна шүү. Би та нэрээ саяны семестрт айгуу зовлоо, ядарлаа. Одоо би ингээ амарна. Бас 2-7 хоног л буцчихсан бохгүй. Ялс та амарна ясч. Миний өх ирээ тэгээ цагаан сарын бузыг шүү дээ. Тэгээл юм амрах хэвээр нэрээ. Бараг нэг ч бүтэн өргөө яж байгаа л тэгээл цагаан сарын бузаа ичээл ирсэн. Тэгээ гэрийнхэн цагаан сарын гэрийнхэн цэвэрлэгийг хийчихсэн. Яг нэг нойр жоохон муу л та. Монголоос энд ирэхээр айгүй гоё парк. Эндээс Монгол явчихаар бүр нойр бүр үнэхээр бүр авахгүй болдог бүр ингээд. Би замдаа унтдгүй шүү дээ. Угсаа зам онгоцсон ч гэсэн Тий онгоцсон Яаж? Үгүй би унтдаггүй маа. Тэгээд ингээ ядарч байгаа штэ. Замын ядаргаа гэж нөгөөсөө унтсан ч гэсэн замын ядаргаа гэж байгаа. Тэгээд унтахгүй байх юм бол бүр ядраад тэгээд би нөрөө амар хатамгай болоос ч болчихсон шүү дээ. Тийм би миний лайф хак гэж. 5 minutes кофе. би болохоор сая түрүү 100 жилийн ингээд Монголд чи гэртээ ингээд унтгсан чи амар дандаа цаацаа унтлаа гэж чи нойр үрдгүй. Тэр нойр үргүй унтчихсан нэг 3-4 цаг унтснаа шүү бараг үүрийн 3 цаг цэрчтий амар тэнэг бүр ёо амар муухай санагцсан ч гэх шиг. Тэгэл бүр яг нэг өдрийн унтлага хийж байгаа сэрсээд байгаа мó яагаад байна гээл бүр. Гэтэ энд байж байгаа хотод Монголын хорон амар гүнзгийцэн ганцаард ингээ автобусын цугууд чадахгүй ч юм. Миний Монголын автобус гэдэг жоохон амар яг яалтч. Би бүр ингээ өөрөө бараг файлын шокнд орж ирээд юу гэдэг. Нөгөө reverse culture shock гэдэг шүү. Snäget годомчмодом чи архич хүмүүсийг унтч унтгаар бүр ингээ нэр хүмүүс байдаг л гайхаж байгаа. Гэхдээ энд ингээд Юу яадаг ч Монгол хүмүүс ингээд монголоор ингээд амар чанга ярьдаг. Бүр илээдээ. Энд бидний хийж ойлгохгүй болохоор монголоор нэрийг хүссэн байж байгаа. Монголд очихоор тэрийг ингээ мартаад ингээ автоматар ярьцдаг. Тэгээд нөгөө гадаа ингээд чивчгүй ингээд би нөгөө бас энэ гэдэг нэг хүнтэйгээ ингээ ярьжсэн аахгүй юу гадаа удаж тэгснээр тэр ингээд энэ ингээд бүр улаанбаатад аяараа тэрний тэгсний баг мэдсэн баха гэх шиг заяа бүр. үгүй Тэр хамир ингэж харсан байна. Тэгээд нөгөө нэг юм юу харсан юм бэ нэ? Самбар ойлгоод байгаа юм уу гэж ойлгодог хүмүүс байсан байлээ. тэгэл бас яг энэ сэдв дээр ангууд манай өөр нэг найзтайгаа ярьжсэн чинь энд нөгөө чөлөөтэй монголоор ярьдгаараа ярьцсан. Тэнгүүд Монголд очсноо өө мань хүн бид нартай уцаар ярьжсэн аа. Өө энэ жил хашаад авч байгаа их чиг хардаа. Тэгээ Ямар намхаа юм бэ гэж харуулаад Би ямар цэгийн юм бэ? Унаас чамайг ойлгож байгаа штэ гэдэг чинь яадгийг ойлгож байгаа гэж шиг байна. Үнэ харгаа болцгооцсон. Шат авч байгаа. би бүр ингээд түш чи Монголд байгаа ойлгож байна. Гэсэн чи өө яна Шат авч байгаа их чи юу мэдэрсэн баг. Шотэй нэг хөлн наацаа нэг гацж уцаад. Боцоод нэг батгад явал бас нэг хийсэн. Таваад алгасгаа бодлоо. Би өмнө ч бас ингэ нэг онгоцоор явцсан яг ингэ буусан чинь амар жаа монголоор ингэ ярьчих. Цогэрч сайн. Хөш одоо энд байгаа хүн болгон чам ойлгно штэ гэдэг. Ягөөрэ нэрээ тийштэй гэдэг бүр ингэ ухаарч байгаа юм шиг. Тэр аэропортон дээр байгаа бүх монголчууд ойлгох. Яг ингээл буугаал таг монголчууд байсан. Би бүр гайхал. Яа минь ямар олон ад царай вэ? Эндээс Монгол явах гал яг нэг тийм ингээл онгоцонд ингээл сунгууд харааж ингээл монгол хүмүүс явж марж идэг тийм ээ. Гэхдээ би нэрээ та нарт ирсэн л заяа. Сайн нөгөө би Монгол буцахтаа онгоцоор явсан штэ. Тэг тэгсэн чинь хажууд гээ нөгөө нэг юм монголчууд ч нөгөө Казахстаны төрөттэй амар адилхан царайтай. Тэр болгон бас ингээд яг цаана нанаа цаана гэж нэг амар ялгадаггүй. Байсан хэвгүй юу? Тэг ингээд онгоцон цуусан чинь хажууд нэг юм жоохон аад царайтай хүүхэд залуу сууж байсан хэвгүй юу? Тэгэл за мазагч гайгүй ч юм уу. Чи за үгүй юм шиг байна гэх ингээл дотор ингээл бараг тэрийгээ бараг чамд хэлсэн юм баха заа юу. Би нөгөө хамт явж байгаа охинтойгоо ингээл бичээл хажууд гайгүй юм байна. За үгүй юм байна мэн тоглосон. Бараг ярьсан заа юу. Тэгсэн чинь тэр Монгол залуу байсан байлээ. Би мэдээгүй.
Тэгээ бид хоёр ингээд гол нь ингээд тэр ингээд намайг бас монгол хэсгийг мэдсэн ч юм мэдээгүй ч арайч би яриаггүй хаа заяа. Тэгснэ ингээд дээрээс ингээд миний нөгөө цөм мөгийг авчихгүй бид хоёр голдоо өөр хэлээр яриад надад. Голдоо яриад тэгснэ баярлаа гэж чинь нөхөн хэвчээ зүгээр юм үгээрээ өдрийн гоё өнгөрөөгөө гэсэн чи ч гэсэн амар олон буцсан. Тэгэл би энэ залуу малуу гэдэг чинь наа чи нөгөө хин биш дээ гэж. Танаас би яамаа Монгол хүмүүс юм уу? Монголчууд жижигхэн шүү хүмүүсээ. хүн амцуутай шүү. Улаанбаатар жижигхэн бүр ингээд Угсаа Улаанбаатар чинь 600 мянган хүний багт авчтай. Энд одоо ингээл одоо нэг таньдаг хүн байлаа гэж одонгууд л найзаас асуугаад наач нөгөө манай хийжтэй мэнжтэй гэх юм. Энэ бүгдээ нөгөө everyone is always connected гэдэг нь шүү дээ. Тэгээд нэг харсан дээр хийж хэлж юм байл та орж байгаагүй. Гэхдээ одоо яг сургууль дээр ч хаяа нэг ерөөс одоо манай монголчуудын холбоо гэж байгаа. Тэнгүүд одоо тэр мөрнөр одоо ингээ ивентүүд зохион байгуулдаг. Тэгэл ингээл харангууд тэр манай сургуулийн дээдэл доотлоо энэ тэдний сургуулийн дээдэл доотлоо. Тэр хоёр ингэсэн ингээд тэгжсэн чинь бид нэр ингэсэн гэдэг. Тэр чинь манай найз X-ийн тийсэн яасан охин штэ мохон штэ гэж тэгснэ манай хамаатны яасан гэж амар их хүмүүс манай хөршийн нохооных нь найзхан дээрийнхэн бүгд юм байна. Тэгээд ингээд гадаадд сурж ивэл тэгээд сая бидний ярьсан юмнаас тэ авахын аваад хаяхын аяараа тэгээд бага арх угаарай муу юмд бага ороцолтоорой болгоомжтой агаарай тэгээд энэ л амьдралын чинь хамгийн гоё он жилүүд авах хэрэгтэй. Одоо үйлж дуулсан ч гэсэн дараа нь урсамж нь сайхан юм да. Сүүлийн муухай юмаа бодохгүй сайн юмаа дуусч явдаг болчихлоо. Тэгээд have fun. Тийм ингээ гэрээсээ хол агаар хитрхи ингээд өөрийгөө суулгаж тавиад тэр задгаараад буруу юмд орооцолтоод тэгээрээ өөрийгөө битгий алдаарай. Танахтай амьдцаагаарай. Тэгээд нэг сүүлийн 4 юмд 5 жил яаж хийж аваад амьтаагаарай. Яаж хийж байгаа л амьдрах хэрэгтэй шүү. Hunger Games. Тэгээд тоглооч хөнөө өнө. Тийм тэгэл enjoy while it lasts. Cut. Яа миний бүр хил ам юу болчихоо за тийм. Арай л олон юм. Тэгэл байгаа юмдаа тэгээд баярлаад ингээд гоё байгаарай. Тэгээ ингээд тийм энэ 4-5 жил амар удаан шиг санагдаж ч гэсэн ингээд амар хурдан өнгөрчдөг болохоор яг Айл тэр гоё үеийнхээс үедээ шүү дээ манай. яг оюутан байгаа дээрээ гоё өөр хот шин юм зөндөө үзээрээ өөрсдийгөө ингээд бас ингээд нөгөө нэг өөрсдийгөө олно гэж ярьдэн штэ ойлгоод нэг тийм айгуу гоё өөртөө цаг гаргах айгуу гоё том боломж шүү. Өөрийгөө айгуу таних юм амар соророй. Тэгэхээр хүнийг таних боломж, өөрийгөө таних боломж. Өстой гоё боломж шүү. Надаа. За өнөөдөр бид бүгдээ цаг байсан. Баярлалаа. Баярлалаа.